За дасгал яаж хийх вэ гэж. Тэгэхээр дасгалын маань гаргаж ирэхдээ за өмнө хэлсэн тийм ээ. Энэ цэснээс медиа сан гэдэг энэ алхахыг дарж гаргаж ирэх. Энэ доор хэрэгслийн мөрнөөс энэ алхахыг хэрэгсэлгээд те энийг гаргаж ирэх хоёр цонхон ондоо гарч ирнэ гэж хэлчихсэн тийм ээ. За энэ бол хэрэгсэл, зорил, тоглоом гэсэн 3 ангиллалтаагаар гаргаж ирж байгаа. Энд бол бүгдийг хэлсэн байдлаар харуулж байгаа. За тэгэхээр эндээс бид нэр юу хэрэглэх гээд байгаа гэхээр энэ дасгал энэ улаан өнгөтэй. Өөрөөр хэлбэл бид нөгөө тест цорил их хэрэгсэл маань биднэрт хэрэгтэй. За дасгал энэ дээр төрчих тийм ээ. За ажлын цагнууд маань бидэнд хэрэггүй. За энэ эхний энэ улаанууд маань болохоор сорилын маань төрлөөд за энэ доор байгаа цэнхрүүд нь бол тохиргоонууд байгаа гэж хэлсэн. За би нэг хэдэн тест бэлдсэн байгаа. Тэднийг өнөөдөр оруулъя. За эхний маань тест болохоор 300 хариулт сонгох ийм тест байгаа. За тэгэхээр би эхлээд асуултаа копитод авчих тий. За ингээд хэдэд хариулт гэдгээс нь сонгоод за минийх зураггүй дан текст учраас би эхний хэлбэрийг сонголоо. За асуултаа авсан. За эхлээд хариултуудаа копитод оруулчих. За нэг дотцсон учраас би энэ нэмэх тэмдэгэн дээр энд нэмэх тэмдэгэн дээр тавьна тий. Ингээд 6 хариулттайгаар авна. За эндээс би 100 хариултуудаа тэмдэглэж өгнө. За ингээ эхний асуултаа оруулчлаа. За ингэчээд би хадгалагт очиод харна. Хадгалах гэдэг нь хойдлоос хоёрт хадгалах. За ингээд тест мань гараад ирсэн. Энийг ажлуулж шалгаж үзнэ. Дөрөв гурыг сонгочих. За ингээд 2 хариултан 100, 1 нь буруу гэдэг ингээ гараад ирж байна тийм үү. За дараагийн хэлбэрийг сонгоё. Мэдээллийн загвар байгуулах үе шатуудыг зөв дараалалд оруулаарай гэсэн байна тий. За асуултаа копитод тест дараалал гэдэг юм байна. За эндээс би алин сонгох вэ гэдэг өөрөө харж байгаа сонгочих. За хамгийн гол нь тест оруулахдаа энд бол яг зөв дараалалаар нь оруулна. За нэг x ч тий. За тэгэхээр ингээд тест маань гараад ирж байна. За мөн адилхан хадгалнаа. За ажиллаж үзэж болно.
би хэдэн тест оруулсан бэ гэдгийг энэ чагсаалтан дээр дараад 3 тест оруулсан байна гэдгийг ингээ харчиж болно. За дараагийн тест. Зөв харгалзуулаарай гэжээ. За харгалзуулах тест сонгох юм байна. Энэ хослуулах. Мэдээд бокс нь жижигэр хүрээгээд байвал хэцүү юм шүү. За. Одоо болж ин тий. Арай их олон хүүхдтэйг энийг сонгох юм байна. За ингээд гуравдаа тааруулаад үгээр илэрхийлсэн мэдээлэл нь загварна. Энэ хүснэгт тусгай тэмдэгт нь энэ гэж. За ингээд оруулаад. За хадгалж. За дараагийн тест. Дахиад зөв харгалзуулаарай гэсэн байна. За үгийнхээ уртаас нэлээд шилтгалж иж хэлбэрээ сонгох юм байна. За эхний магнаа сүүлийн магнаа 4 болгоосчээ. За төрийн далбаа маань бол 6. Зүйн нийслэлчин бичвэрээ. Газар нутгийн хэмжээ бол 5 бичвэрээ. Төрийн бол доо. За ингээд зөв хариултаа тааруулчаад хадгалнаа. За дараагийн хэлбэр. Дараагийн хэлбэр маань ямар тест байгаа вэ гэхлээр объектоос аль нь хатуу шинж чанартай вэ гэдгийг олоо гэж. Тэгэхээр би энэ дээр нэг хариултыг сонгоно. Гэхдээ би зураг бэлтцсэн байгаа учраас зурагтайг сонгочихъя. За эндээс энд масалаг за ингээд оруулчих. Одоо би зураг оруулж ирнэ. Зураг оруулж ирэхэд бол би энэ зурган дээр дарна. Тэгэхээр зураг оруулж ирэх цонх маань гарч ирж байгаа. Би зургийг өөрийнхөө компьютер дээр бэлдсэн байгаа. Тэгэхээр би эндээс ширээнээс татаж авсан гэдэг рүү орно. Би интернетээс татсан байгаа. За мазаалаа маань бол энд байна. Ширээ маань бол энд орж ирнэ. За өшөө нөгөөд маань сонин бол энд орж ирнэ. За шуурга
маань энд орж ирнэ гэдэг ингээд шууд чирээд тавьчихж байгаа. За зөв хариултаа сонголоо. Хадгаллаа. За одоо ингээд тестээ хийгээд дуусны дараа би энийг хамгийн түрүүнд энэ нөгөө ажлын дотор дээрээ icon хэлбэрээр хадгалж авна. За энэ орж ирсэн байна тий. Тэгэхээр би энэ дээр маус хоёроо дараад засварлах гэдэг дээр дараад засварлаж болно. За буцаад энэ тест руу орчиж байгаа. За дараагийнх нь болохоор би энэ мауса хоёроо дараад байгаа шүү. Өөрөөр хэлбэл дундуур тий. За энэ сум дээр дараад мауса вебд байршуулж болно. Өөрөөр хэлбэл би энийгээ интернетэд байрлуулж чинь гэсэн үг. Visual орлого бишээ. Мэдээлэл. За энэ заавар 6 дугаар анги гээд байршуулчих болно. За дараагийнхны арга нь болохоор би хүүхдүүдтэй гэрийн даалгаварт өгч болно. За энд болохоор цуглуулгад нэмэх гэдгийг сонгоно тийм ээ. За би эндээс орж ирсэн 6 дугаар ангийг сонгоч. 6 би нэмсрэнгийн анги орж ирчээ. Нэмэх гээд. За өөрөөр хэлбэл энэ 6 дугаар анги 6 би анги бүлгийн даалгаварлж утсан байгаа. За эсвэл би хүн рүү явуулж болно. За би эндээс яалтыг их заяагаа хагаад их заяараа илгээж болно. За ийм байдлаар даалгаврыг хийгээд илгээнэ. За очсон үгүйг нь үзэх үү. За цуглуулгад нэмч. Энэ хоёр ингэж явуулсан учраас тий. Хашаа болж байна. За очсон үгүйг нь шалгая. Тэхийн тулд би амжилттай оршууллаа л гэнэ. Тасгалын утас гэдэг энэ доор орчиж. Цуглуулга дотор миний цуглуулга дотор тасгалын утас гэдэг энэ орж ирсэн байгаа юм байна шүү.